За бид нэр шинэ он болон зарим үед өөрсдийнхөө зорилгыг тодорхойлж гаргаж ирдэг. За энэ онд бид нар ийм хийн, тийм хийн гэд бид нар гэд бичдэг. За тэгээ хөвчлэн яадаг байвал дэвтэр дээр буулгана, бас зургаар яхаа энэ тийнд хадна, түүнийг харна гэсэн нэг ийм явдлуудыг бид нар хийдэг. За тэгээ дараа жилийн юм эсвэл нөгөө дедлайн буюу зорилго биелэгдэх хугацаанд нь бид нар эргэж хяндаг. Энэ биелэгдсэн байна, тэр биелэгдсэн байна гэдэг. Тэгэхээр далд ухамсар үүнд ямар хамаатай вэ гэдгийг өнөөдөр хитгэн үгээр илэрхийлье гэж бодож байна. За энэ биднэрт бол ухамсар далд ухамсар гэдэг хоёр зүйл байгаа те. Ухамсарлах уу, нөгөөх нь яг ухамсарлахгүй гэдэг. Тэгэхээр бид нэр хөвчлэн ухамсартайгаа цуг ажилдаг. Нэгсэндээ бид нэр ямар нэгэн үйлдэлийг бид нар ухамсартайгаар хийдэг гэсэн. За энэ жил ийм хийн, тийм хийн гэж бид нар ухамсарладаг гэсэн. Гэхдээ ухамсар өөрөө болохоор 1 секундэд 2-3 үйлдэлийг хийдэг. Их тийм айхтар хүчтэй чадaltaй бол зүйл бол биш. Харин бидний далд ухамсарыг яг маш хүчтэй зүйл гэж одоо хэлдэг. Ер нь бол тэр тухай маш их олон зүйл дээр бичигддэг. Тэр хэдийл ухамсарын одоо далд ухамсарын нэг хүчин чадлыг бол 1 секундэд 2-3 сая үйлдэлийг яг зэрэг хийдэг гэсэн яг тоо баримтууд ч гэсэн явж байдаг. За энэ бол бас үнний магадлалтай. Ягаад гэвэл бидний бодисын солилцоог тэр чигээр нь яг далд ухамсар өөрөө хариуцж байдаг. За тэгэхээр далд ухамсарыг өөрийн зорилгод яаж ашиглах вэ гэвэл за ухамсарлаж бид нар зорилгоо ухамсарлаж байгаа тохиолдолд бид нар яг энийг хийх ёстой, тэрийг ингэх ёстой гэсэн ийм үйлдэлийг бид нар гаргадаг. Энэ бол ухамсарлаж байна гэсэн. Хэрв бид нар өөрсдийнхөө зорилгыг хийх гэж байгаа зүйлээ далд ухамсартай яг суулгахад тэр яг аяндаа биелэх тийм их чухал зүйл байдаг. Яагаад гэвэл далд ухамсар өөрөө нэгэн л бидний зорилгыг хүлээгээд авчихсан бол 724 364 365 хоног хичээр яг байнга л тэр яг тэнд байж идэг. Яагаад энэ байнга байж идэггүй гэвэл бид нэг далд ухамсарт нэг рефлекс буюу дадал зуршил шинээр суулгая гэж бодъё хичээ. Тэгэхээр биднэрт хэрэгтэй нэг дадал зуршлыг тэгэхээр бид нар энийг хийхин тулд яг зарим эрдэмтэд нэг 90 хоног гэж хэрэгтэй гэж бодож байна. За зарим нь 60 хоног. Гэтэ минийхэр бол нэг ер нь нэг 60-аас дээш хоногт бид нэр ямар нэгэн өөртөө маш сайн хэрэгтэй дадал зуршлыг бий болгохын тулд өдөр болгон 60-аас дээш хоног хичээж явах гэсэн үг. Ягаад гэвэл энэ бол ухамсарыг даваад цаана далд ухамсарт суудаг нэгсэн жижигэн програм гэсэн үг. Тэр програм бид нар яах вэ гэвэл бид нар өөрсдийнхөө дараа нь хүчлэхгүйгээр тэр програм биднэрт далд ухамсарын төвшөнд суучгаараа нэг рефлекс буюу дадал зуршил болчихж байгаа. Харин бид нар дадал зуршлын нэг цогц хэлбэр нэг цогц эзэн гэсэн. Хэдий ч бид нар сайн дадал зуршил бий байна. Нэг хүмүүжил гэдэгтэй адилхан. Эсвэл зан авирж гэж ойлгосон ч болно. Тэрнгээрээ бид нар өөрсдөө илэрхийлэгдэж байдаг. Энэ хүн тийм хүндээ, энэ хүн тийм төрхтэй хүндээ гэдэг. Тэгэхээр бид нар нэгэн тийм цогц далд ухаа дадал зуршлаас бий болдог гэсэн. Сайн ч адилхан, муу ч адилхан. Мууг нь бид нар маш сайн мэднэ. Жишээ нь одоо тамхи татах ч юм уу эсвэл согтууруулах ундаа одоо хэтрүүлэн хэрэглэх гэдэг маань энэ бас яг л дадал зуршлын л хэмжээнд явагдаж байдаг. Энээсээ бид нар салах гэж хүсдэг. Гэтэ дадал зуршил болоод орчихсон юм чинь энэ үргэлжийн л энийг үргэлжийн байнгын далд ухамсар хөдөлгөж байдаг гэсэн үг. Тэгэхээр бидний зорилго байгаа. За би ийм төрн, тийм төрн, иймтэй болно, тиймтэй болно гэдгийг. Энэ програмыг бид нэр далд ухамсартаа суулгах гэж маш их олон сараар хичээдэг. Заримдаа энийг далд ухамсар ойлгодгоо. Ягаад энд юу буруу байна гэвэл бид нэр өөрсдийнхөө далд ухамсарын хүлээж авдаг хэлээр бид нэр ярьдаггүй. Бид нар өөрсдийнхөө хүссэн хэлээр ярьдаг. Нэгсэндээ одоо би тийм тэдэн өрөө байртай болно, би тийм машинтай болно, тэр машин тэгдэг ингэдэг гэж юм бичдэг. Гэтэл далд ухамсарын ойлгох чадвар нь юу байдгүй гэвэл ердөө л 6 настай хүүхдийн хүлээж авах чадвартай адилхан гэж үздэг. Ягаад гэвэл далд ухамсар өөрөө бол хүчтэй. Үнэхээр хүчтэй. Одоо ягаад гэвэл тэнд нэгэн л ямар нэгэн програм тэнд суусан л бол тэр програм байнгын л ажиллаж байдаг гэсэн. Ажиллуулж байдаг гэсэн.
Харин ухамсар болохоор яах вэ гэвэл заримдаа ажиллана, заримдаа мартна. Ягаад гэвэл ухамсарын өөрийн онцлог шинж нь юм байхгүй юу? Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэвэл далд ухамсартаа суулгахыг л хийж байна. Тэгэхээр далд ухамсарт яаж суулгах вэ гэвэл өөрийн хэлээр нь бид нар зорилгоудаа гаргах ёстой. Яг тэр нэг 6 настай хүүхдийн хэлээр гаргах ёстой. Жишээ нь одоо нэг тим тэрэгтэй болёо гэдэг. Одоо хөсөг тэрэгтэй тийм машиндаа болъё гэх юм бол бидний таны тэр хөсөж байгаа машиныг 6 настай хүүхд та өөрөө тэр хөсөж байгаа машинаа 6 настай хүүхдэд хилээд 6 настай хүүхд нь өөрийнх нь 6 настай найзтай хилээд тэгээд тэр найз нь танд эргээд иржээвэл зөв энд мэдээл гажигдаагүй эргээд иржээвэл яах вэ? Энэ далд ухамсарт орох болцоотой мэдээлэл гэсэн. Тэгэхээр бид нар энэ дээр бол маш их нарийн ажиллах хэрэгтэй. Ягаад гэвэл 6 настай хүүхд гэдэг маань маш энгийн имийг ойлгоно. Яг түүнтэй адилхан бидний далд ухамсар тийм энгийн хэлээр бидний зорилгыг хүлээж авдаг. Энийг бол бид нар өөрсдөө яах вэ? Анзаарахгүй улмаас бид нар зөвхөн л өөрсдийнхөө хэлээр л яах вэ? Би иймтэй болох ёстой, би иймтэй болох ёстой, би ингэх ёстой гэд наахан нэг тийм шинжлэх ухааны хэлээр бичиж тавьчихдаг. Тэрийн далд ухамсар ойлгоход яах вэ? Яригтэй байдаг. За яригтэй юм аа далд ухамсар огт хүлээж авдаг. Ягаад гэвэл нэг тийм чармаалт үүсгдэггүй ухамсарлах уу гэсэн. Ухамсар бол яах вэ? Мэдэн тийм үү? Ухамсар болохоор бид нар өглөө босч ирнэ орой унттлаа яах вэ? Маш сайн ухамсарлана. Гэхдээ өдрийн турш яг тэр чигээр нь бидний ухамсар хөдөлтгөө үгүй үгүй. Энэ дээр бол ерөөсөө л ухамсар нэг 15-аас 20%. За заримдаа нэг шинэ юм дээр бол 30% л яах вэ орж ирнэ. Бас өдрийн хэмжээ нь яах вэ? Далд ухамсар биднийг удирддаг гэсэн. Тэгэхээр бид нар энэ хүчтэй зүйлийг өөртөө ашиглахын тулд яах ёстой вэ гэвэл тэрний хэлээр ярина гэдэг. Яг түрүү хэлсэнтэй. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө зорилгыг 6 настай хүүхэд ойлгох төвшөнд аваачна. Тэгэхээр 6 настай хүүхэд юуг яаж ойлгодог вэ гэвэл маш энгийн. Хоёрдугаарт дандаа эмошн буюу сэтгэл хөдөлгөөнөр сэтгэлийн хөдлөлийн дүрслэлээр бид нар өөрсдөө тайлбарлах хэрэгтэй. Жишээ нь одоо хүнээс зайдуу саруулхан тийм агаар ихтэй цайхан байр одоо орхийг мөрөөдөж байлаа гэж бодох юм бол яг тэрийг илэрхийл нэгэсэнд одоо цонхоор харахад юу ч харагдахгүй ч гэдэг юм эсвэл цонхоор харахад байгаль дэлхий харагдан ч гэдэг юм эсвэл цонх онгоолоход эндээс маш одоо цэнгэг агаар орж ирнэ гэдэг ийм хэлээр ярина. Тэгэхгүй болгоо нөгөө нэг бид нар чинь ийм газар, тийм өрөө бод, тэдэн метр квадрат гэхээр тэр чинь бидний ухамсар, далд ухамсар хоёрын хооронд үйл ойлголцох програм бодол үйлдэл үүсэж байгаа. Тийм учраас ухамсар энэ хоёрын хооронд байдаг шүүн тунгаах сэтгэл зүй яах вэ? Сэтгэлгээ тийш нь оруулахгүй. Энийг би ойлгохгүй. Энэ надад ойлгохдохгүй зүйл байна гэд орхиод идэг. Иймийн тулд бид нар яах ёстой вэ гэвэл дахиад товчлоод хэлэхэд бол 6 настай хүүхдийн шиг гэдгээр бид нэр өөрсдийнхөө зорилгыг маш энгийн үгээр тайлбарлах, энгийн үгээр гаргаж ирэх хэрэгтэй. Хоёрдугаар тэнд бид нар өөрсдийнхөө сэтгэл зүйг яах вэ? Сэтгэлийн хөдөлгөөнийг маш энгийн үгээр тайлбарлан тэнд бичих хэрэгтэй. Яг бол энэ үгээр бас нэг ойлгодог зүйл нь. За тэгээд 3 дахь зүйл дээр яах вэ? Мэдээж зураглалыг маш сайн ойлгоно. Яг бол зураглагдж өөрөө үг илэрхийлдэггүй учраас яах вэ? Энэ бол хараагаар бид нар авдаг учраас ийм газар, ийм гэдэг энэ дээр ингээд ийм зүйл оруулах. За нэг ийм 3 зүйл байна. За одоо яаж энэ зүйлийг байнга яах вэ? Яаж далд ухамсар руу оруулах вэ гэвэл далд ухамсар өөрөө их сонин. Ягаад гэвэл өөрөө байнга ажилдаг. Гэхдээ маш их залхуу төвшөнд явагддаг. Ер нь бол хүлээж авж байгаа үйлдэл. Тэгэхээр энд бид нар яах ёстой вэ гэвэл бид нар зорилгоо хараад ингээд нэг газар хадчихдаг. Тийм үү? За энэ бол эхний одоо нэг алдаач юм юу ч юм. Ягаад гэвэл тэрийг бидний эхний нэг хэдэн өдөр л тэр ажилдаг. Тэгээд дараа нөгөөх нь юу болдгоо гэвэл өлөг гэдэг нэг зүйл болдог. Нэгсэндээ бидний харааны үйлдэл тэрийг яах вэ? Зүгээр л энэ ийм байдаг. Нэгсэндээ энд одоо яах вэ? Манай галтгооны өрөөний энд нэг эсвэл миний өрөөний энэ болонд нэг ийм дүрслэл байдаг гэдгийг яах вэ? Тэр хүлээгээд авчдаг. Нэгсэнд өлегт зүйл гэж бодоо. Энэ бол энд юу н алдаа байна гэвэл тэр дүрслэлтэр болгосон зөв үгүй зөв. Гэхдээ тэр өлег болтлоо тэнд
хадаастаа байх ёсгүй л гэсэн үг. Тэгсэндээ хаяа тэрийг яах вэ? Нөгөө нэг тархинд импульс өгч очроож яах вэ? Тэрийг хаяа харж явах хэрэгтэй. За дараа нь үйлдэлээр үгээр байж болно. Тийм үгээр ингээд дэвтэлээр бид нар биччихдэг. А энэ ч гэсэн яах вэ? Байнга бас давтагдгаад яах вэ? Гэтэ түрүүн би ярьсан тийм үү? Энгийн болох хэвээр. Энэ түрүүнийхээ 3 үйлдэлийг бид нар хийчихсэн гэж бодъё. Тэгээд дараа нь бид нар яах хэвээр вэ? Байнгын биш. Эсвэл байнгын биш. Байнгын биш гэдэг нь яах вэ? Дахиад нөгөө нэг өлөг болтлоо тэрийг унших, өлөг болтлоо тэрийг яах биш. 2 3 хоноод нэг харлаа. Болно. Дахиад нэг өөрийнхөө сэтгэлийн өндөр төвшөнд байхад нэг харлаа. Болно. Сэтгэл готролт юм уу, сэтгэл уналттай байхад яг нэг харлаа болно. Хэвийн байхад нэг харлаа болно. Тэгэхээр яг байнга биш. Хаяада тэрийг харах, хаяада тэрийг унших, бас тэр хамгийн чухал нь гэвэл тэр хаяада тэр тэн дээр байгаа сэтгэл хөдөлгөөнийг дахин мэдрэх хэрэгтэй. Эсвэл энэ биеэрээ дахин мэдрэх нь чухал. Ингэснээр энийг хичээгээд байхад бидний далд ухамсар яах вэ? Одоо энэ таны хийгээд байгаа программыг одоо өөрийнхөө талбарт суулгах, яг рефлекс буюу дадал зуршлыг суулгах боломж маш их өндөр байдаг. За анхаарал тавьсанд баярлалаа.